гэхэд хэлэн тэмдэг гайхамшиг харахын тулд биш эсвэл махан бие чинь төлөөж биш харин Бурхныг мэдхээр зорж хамаг чадлаараа түүний дагахын төлөө байх ёстой яг л тэр шиг үхтэй тулгууртай бай энэ болоод чиний хичээж бидүүлэх ёстой зүйл Бурхан дэд гэхэн түүний үгийг амин бодит байдал гэж хүлээн зөвшөөрхийг хэлдэг түүний үгийг амнаас гарах үгийг хэрэгж тэдгэрийг өртөрэн бидүү энэ бол Бурхны зорилгын бие Бурхны үгийг идэж ухаан Бурхныг үнэхээр мэдхийн төлөө Бурхныг ханхлан байлгахын төлөө Бурхны үгийг идэж ухаан Бурхны тухай илүү их мэдхийн төлөө тэр үедэл чи Бурхныг дагаж хайрлаж чадан гинэ Бурхан дэтгэх итгэлийн зорилго байх ёстой Бурхан дэд гэхэн түүний үгийг амин бодит байдал гэж хүлээн зөвшөөрхийг хэлдэг түүний үгийг амнаас гарах үгийг хэрэгж тэдгэрийг өртөрэн бидүү энэ бол Бурхны зорилгын бие Бурхан дэд гэхэд гэлэн Бурхнаар төгс болгуулахыг зорж Бурханд бүрэн дуулууртай байхыг хэлдэг Хэрэг чи ямар ч гомдолгүйгээр Бурхан дуулууртай байж Бурхны бүх хүслийг анхаарч Петрийн хэмжээнд хүрч хэв маягийг эзэмшиж чадвар Итгэлтэй амжилт тоож Бурхнаар агуулсан байна Хэрвээ гайхамшиг харахыг оролдог бол Итгэлийн үзэл санаа чи буруу